Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Нэг ийм л цүнх байдаг шүү дээ. Жижигхэн би чинь нөгөө юм заримдаа том цүнх үүрж явдаг. Тэр даруухан хэрнээ функционал чанартай цүнх барьдаг. Энэ цүнх маань бас амар учиртай. Тэгээ одоо та бүхэндээ цүнхээ ингээд танилцуулъя. Сайн байцгаана уу? Намайг Сүрх Бүрэн гэдэг чөлөө төрөн бүтээлчээр ажилладаг байгаа. Тэгээд энэ удаагийн миний бие даасан 4-р үзэсгэлэн Монголд тавигдсан байгаа. Тэгээд энэ үзэсгэлэнгийн нэр нь болохоор нэгэн цул гэдэг нэршилтэй. Тэгээд концепцийн хувьд болохоор төрх хүүхийн өнгөн ижил гэдэг ишлэл үгээр ерөөдөө зангидагдаад энэ нэгэн цул үзэсгэлэн маань нэгдсэн байгаа. Тэгээд нэгдээд 10 сарын 30-наас нэгдээд одоо ерөнхийдөө бас 4-5 хоног бараг болчлоо. Одоо 11 сарын 10-нд үзэсгэлэн маань бууна. Ийм л байна да. Өөр одоо юу ярих вэ? Нэг ийм л цүнх байдаг шүү дээ. Жижигхэн би чинь нөгөө юм заримдаа том цүнх үүрж явдаг. Ерөнхийдөө цамц маамц ашны шаардлагатай тэрнгөө надад нөгөө цүнхний хэрэглээ бас их байдаг л да. Янз бүр байдаг. За миний цүнх гээд энэ нэг жижигхэн цүнхэлтэй нэг ойр зуурл юм хийсэн байгаа. Жишээлбэл за мэдээж гэрийн дэлгүүр байна. Тэгээд яг хөө энэ нөгөө яг ч дэлгүүрийн бас биш л дээ. Зүгээр нөгөө миний мандат хийсэн. Тэгээд нөгөө мандат авч яваад ингээд дэлгүүр гихчих гээд байгаа болохоор ингээд үзүүдээ зүгээ явж хаад амар юм уу гэд ингээд явж хаад амар идэв. Тэгээд чи юм аяг гээдэг. Тийм болохоор ингээд нэг иймэрхүү юмар л өөрийгөө аргаж явдаг шүү дээ. Энэ болохоор ингээд Мартин Сроткогийн музейн сайт нь байна. Тэгээд энэний шилдэг 3 бүтээлийн нэгээр шалгараад Мартин Сроткогийн музейд саамрт миний 2 бүтээл багтсан байдیں۔ Энэ мэдээж миний гар утас байна. Тэгээд энийг жоохон зайчилж та тий. Тэгээд мэдээж нүдний шилжихээч салбитэг байна. Манай хүүхдийн гиз өвдсөн байгаа. Хорсоолын бариад аваа явж байгаа. Өнөөдөр аавынхаа үзэлээр миний хүү бас хамт байгаа. Энийг бас танилцуулах хэрэгтэй хаа. Энэ нөгөө дэт 1000-тай дэ гэж хүн болгон хэрэгэлдэг. Гэхдээ нөгөө таблеткаар бас хэрэглэхээр ерөөхдөө нөгөө мартагдаад идэг. Нэг ус мос шаардлагатай байдаг. Тэр утгаараа надад жоохон төвөгтэй санагдаад идэв. Энийг нэрийн сүүлийн үед би хэрэглээд эхэлсэн. Энэ айгүй амар санагдаад байдаг болсон. Шууд амдаа цацаал тэгэл айгүй easy санагдтiin. Тэгээд за мэдээж флаш селфи ятаг. Тэгэл одоо ингээл амныга мангар их марж идэв биш. Жижиг гэлтгүй мангар их марж жижиг хэвч. Тэгээд нэг уруулан гэлэгч тэгэл бөгж явж байгаа шиг байна. Би бөгж бас айгүй хэрэгэлдэг. Тэгээд нэг ээжтэй маань бөгж бас байна. Тэгээд баримтууд байна. Мэдээж тийм нэг иймэрхүү л. За тэгээд би бас сая төрөвч алгадсан. Тэгээд төрөвчин дотор маань миний банкны карт иргэний үйл байсан. Төрөвч гарч ирэхгүй болохоор хүмүүс гайхаж байгаа. Ерөөдөө төрөвч алгуулсан. Ерөөдөө одоо уцаараа л ерөөдөө интернет банкаараа л төлбөр тооцоогоо гэж явж байна да. Энийг ерөөдөө би нөгөө юу яадаг байхгүй юу? Гадагшаа хотоо жижиг цүнх нөгөө аэропортод явж байгаа жижиг цүнхний хэрэглээ бас айгүй хэдэг. Пассворт хийх, ойр зүрийн юм хийх. Тэгэхгүй бол нэг том өөрөгч бариад харин нөгөө хамаг юм гаргаж ирэх. Энэ бол айгүй амар хэдийн гадагшаа дотоошоо хот. За нэг иймэрхүүдээ буцаагаад хийчихвэл яг бол. За Сайн байцгаана уу? Наран гарав байна. Solomon компани үүсгэн байгуулагч. Тэгээ одоо та бүхэндээ цүнхээ ингээд танилцуулъя. За энэ цүнхийг болохоор би онлайнаар авч ирсэн. Тэгээд ийм загвар нь айгүй хөөрхөн санагдаад ийм нэг шинэ брендийн цүнх байгаа. Тэгээд цүнхэндээ болохоор ийм бас унжлагтай. Саяхан би теннис тоглож эхэлсэн. Тэгээд теннистэй холбоотой бүх юм их гоё санагддаг тэр үеийн дээрээ байгаа. Тэгээ хамгийн түрүүнд гэх юм бол миний энэ төрөвч байгаа. Энийг би бараг 15 жил хэрэглэж байгаа. Манай ах ихч хоёр миний төрсөн өдрөөр ингээд өгч ийсэн. Тэгээд яг миний хэрэглэн таардаг юм хэд том биш ингээд жижигхэн бүх юма багтаачдаг. Тэгээд ингээд олон жил нандинан ингээд нэг юма хэрэглэх дуртай. Дараагийнх нь болохоор би кофе ерөөсөө уудаггүй, цай уудаг. Тэгээд цайнуудаа гадагшаач явсан, хөдөөч явсан ингээд авч явдаг ийм савн. Тэгээ дараагийнх нь болохоор миний нүдний шил байгаа. Ийм нарийнхан хар шил хайгаад ерөөс надад бараг зовхгүй байсан. Тэгээд ийм хамгийн
арай гайгүй цогж байгаа нь гэж бодоод авсан. Тэгээд түүний дараагаар болохоор шүршдэг витаминууд байгаа. Better You брэндийн. Тэгээд би одоогоор болохоор D3 дээр нэмэх нь K2, тэгээд D4000-ыг ингээд давхар хэрэглэж байгаа. 7000 болчихж байгаа гэсэн үг. Тэгээд ер нь витаминыг шүршиж хэрэглэхийн давуу тал нь гэх юм бол энэ нөгөө инновацлог технологи нь ам руу ингээд шүршгэд одоо амны хацран доторх жижигхэн нүхнүүд рүү салстаар дамжаад шууд цуснд D витамины шимэгдэлт явагддаг гэсэн. Таблетаар бид нар уух юм бол ингээд ходоодонд очиж шингэдэг тий. Тэгэхээр ходоодонд ямар нэгэн ачаал өгөхгүйгээр шимэгдэлт нь их сайн явагддаг. Таблетаар уухаас 52%-аар илүү шимэгддэг. Жишээлбэл 4000-ыг заслаа гэхэд 4000 авна гэсэн. Таблетаар бид нэр хэрэглэх юм бол 4000-ыг хичнээн залгиж байгаа ч гэсэн түүний 2000-ын юм уу 3000-ыг авч иж бас болдог учраас. Энэ нь болохоор B12 хүний нөгөө тархины үйл ажиллагаанд айгүй чухал. Тэгээ ковидоос хойш бид нар айгүй их бие бинийгээ нэг гудамд харчаал үе энэ нэг сайн мэдлдэг хүн чинь хэн блэ эдэргээд айгүй их боддог болсон тий. Яг энэ тохиолдолд ой санамжийг дэмжихэд ч гэсэн их чухал ийм витамин байгаа. Тэгээд үнэртэй уснууд байна. Үнэртэй усыг ийм жижигхэн хэмжээгээр авч ивэл их зүгээр байдаг. Үнэртэй ус өөрөө удахгүй их сонин үнэртэй бас болчдаг. Тэ үнэр нь өөрчлөгддөг гэдмэр гээд. Энэ болохоор Joe Malone English Pear and Freesia гэсэн үнэр байгаа. Тэгээд өшөө бас Kilian брендийн 2 үнэртэй ус байгаа. Нэг нь болохоор Rose Oud гэдэг ийм үнэр, нөгөөх нь болохоор Straight to Heaven гэдэг. Нэг нь айгүй эмгтээлэг цэцэглэг, энэ нь болохоор тийм эргэтэлэг хурц үнэртэй ийм 2 үнэртэй бас байгаа. Тэгээ би ер нь өөрөө нүрээ бараг боддгоо. Харин хамгийн их цүнхэндээ авч явдаг нь болохоор уруулын бүтээгдэхүүн юм бэлээ. Тэгээ саяхан цүнхээ ухсан чинь ер нь бараг 4-5 ийм бүтээгдэхүүнүүд гарч ирж илээ. Chapstick-ийг бол өөр ямар ч брэнд гүйцэтгэв. Яг ийм хатсан, шархалсан үед бол хэрэгтэй байдаг. Тэгээд саяхан их таалагдсан уруулын бүтээгдэхүүн гэх юм бол энийг Солонгосоос авсан. Түрхэхтэй уруулын будаг шиг тэгсэн мөртлөө харахад яг юм глосс шиг юм гоё гялцдаг ийм уруулын будаг бас байгаа. Тэгээд охиныгоо дагаад би юм бичиг хэргийн эдлүүдэд их дуртай болсон. Гоё цаас, гоё стикер, тэгээд юм гоё үзэг харандаа гэд. Тэгээ энэ болохоор Японы ийм гоё үзэг байдیں۔ Тэгээ өнгөнүүд нь ер нь үзэг яага заавал харах өнгөтэй байх хэрэгтэй гэж те. Ийм гоё гоё өнгөдөр бид нар бичвэл бас гоё юм уу гэд тэр нь таалагддгийг. Тэгээд бас Солонгосоос авч ясан энэ нөгөө үсээ ингээ хоошо боогоод сүрдээсэн хэсгүүдийг ингээ дардаг юм wax. Тэгээ энийг саяхан бас нөгөө Beauty Secrets оруулж ирсэн байлээ. Тэгээ AirPods подкаст юм уу хөгжим мэдмар сонсдог. Дуу сонсоод тэгээд дагаж дуулах айгүй их дуртай. Тэгэж бас нөгөө стрессээ тайлдаг нэг аргатай. Тэгээд хамгийн сүүлд дурлаад байгаа дуучин нь болохоор Английн Olivia Dean гэдэг эмэгтэй байгаа. Тийм бүр obsessed дурлцсан бас байгаа. За тэгээд цүнх өөрөө нэлээд жижигхэн байдаг учраас бас ийм хаяа хэрэгтэй үедээ ийм даван цүнх авч явдаг. Тэгээд энэ дээр юу байна вэ гэхээр ийм хэсэг номнууд байгаа. Би өөрөө 10 жилийн өмнө ийм Франц хүмүүжлийн нууц гэдэг ном орчуулж гаргаж байсан. Тэгээд энэ тухайн үед ээж нарт маш их таалагдаад бестселлер болж байсан. Тэгээ одоо ч гэсэн хүмүүс их гоё ам саатай байдагт би их баярлалаа. Publishing компанитай болоод тэгээд 2025 онд гаргасан нэг ном нь болохоор ийм тархиа хурцлыг гэдэг нэртэй. Тэгээ энэ номын гол санаа нь болохоор ер нь хүмүүс ингээд их урт насалдаг болчихж штэ тий бид нар ч гэсэн магадгүй одоо өшөө 40 50 жил ч юм уу амьдрах боломжтой болчихсон. Тэгээд тэр амьдралаа өөрөө хэр чанартай өнгөрөөх вэ гэдэг нь айгүй чухал. Physically буюу биеийн хувьд өөрөө ийш тийшээ ороод хөгшөрсөн ч гэсэндээ тий өөрөө ийш тийшээ гараа явцдаг. Унаад ясаа бэртээчдгүү ч юм уу тийм байх чухал. Нөгөө талдаа тархин өөрөө бас хурц одоо гэр бүлийнхэнтэйгээ гоё харьцдаг олон жилийн өмнө болсон гоё дурсамжтай зүйлсээ ингээд найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж чаддаг өчигдөр хийсэн зүйлсээ өнөөдөр санаад үргэлжлүүлдэг ч юм уу тийм тархины одоо чадварууд их чухал. Тэгээ тэрийг яаж юу хадгалдаг вэ тухай энэ номон дээр байдیں۔ Тэгээд энэ манай одоо удахгүй гарах гад би нөгөө хэвлэлийн компаниуд руу энэ номнууд авч яваад нөгөө хэмжээ дамжаа фонт эднэрийг харах гад харьцуулж харах авч явж байгаа. Энэ болохоор манай
дараагийн гаргаж байгаа ном байгаа. K-ийн анатом гэдэг нэртэй. Тэгээд олон одоо улсад бестселлер болсон, рекорд ивсэн юм хүүхдэд зориулсан номын эмч хүн бичсэн. Хүний биеийн тухай тэгтээ их инээдтэй алиа хошин ийм байдлаар бичсэн болохоор хүүхдүүдэд айгүй их таалагддаг. Тэгээд тэгингээ инээнгээ өөрийнхөө биений тухай бас гоё мэдээд авах боломжтой ийм ном байгаа. Тэгэхээр аль болох бид нар хүүхдэд дэлгэцнээс холдуулаад нэг өдрийн 20-30 минутыг ч гэсэндээ ном уншаад өнгөрөөдөг болоосай гэсэн ийм хүсэлтэй байдаг болохоор энэ номыг гаргасан юм аа. За дараагийн юм гэх юм бол бид нар нөгөө бас ажлын хэрэгцээнээс олоод ийм янз бүрийн сампл авч яв гэд манай ажлынх нь надад даатгах тийм. Тэгээд энэ манай оруулж ирдэг бас бүтээгдэхүүн 140 жилийн өмнө дэлхийн хамгийн анхны шингэн үсний савн буюу шампуныг зохион бүтээсэн Швейцарын брэнд. Тэгээд 90-с дээш хувийн дандаа ургамлын гаралтай маш гоё зөөлөн ийм бүтээгдэхүүн байдаг. Энийгээ би нэг хүмүүстэй гадуур таарлахаараа бас бэлэглэх даалгавартай бүтээгдэхүүнээ таниулах гэдэг. Тэгээд энэ Better You шүршдэг витамин маань нэг хэсэг нь болохоор магний бүтээгдэхүүнүүд байдаг. Тэгээд бид нар ер нь нэлээд бухимдалтай нийгэмд амьдарч байгаа. Тэгэхээр магний биднэрт маш их дутагдчихийдэг. Тэгээд энэ магний спрейг болохоор ингээд нөө арьсаар шууд шингээх боломжтой байдаг. Энэ болохоор манай охины хэрэгжилжсэн skip hop-ийн юм халуун хүүтнээ барьдаг сав. Тэгээ би энийг ажилдаа явахдаа шүлж юм уу, тараг эсвэл уурагны шейк гэднэр ингээ хийг аваа явдیں۔ Нөө хэрэглэхэд энэ хэлбэр эднэр айгүй хөөрхөн эвтэйхэн байдаг. Тэгээ хүний эдэлж хэрэгжилж байгаа зүйлээс бас тухайн хүний тухай ер нь нэг юм ойлголт авч болдог болов гэж боддیں۔ Тэгээд надтай бахан ч гэсэн танилцсан та бүхэнд баярлалаа. Сайн бацгаана уу? Наваг Болормаа гэдэг. Би Мацуцукая компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Ингээд хамтдаа миний цонхонд юу байгааг харцгаая. Цонхныхаа тухай ярьчих. Эхлээд ер нь бол одоо илүү хөнгөн тэгээд багтаамжтай. Миний хувь зан чанарт болохоор тийм айхтар төмөртэй ч юм уу эсвэл логотой цонх нэг зөгтгөө санагддаг. Тийм болохоор би аль болохоор даруухан хэрнээ функционал чанартай цонх барьдаг. Энэ цонх маань бас амар учиртай. Би 2-3 жилийн өмнө юм уу да хамгийн сайн дотны хоёр найзтайгаа Япон явсан. Тэгээд энэ цонхийг тэр трипэн дээр авсан учраас надаа бас тэр нөгөө октодын аяллалын дурсамж энэ цонхийг харахаар хамт идэг. Тэгээ энийг би бол ер нь амар их барьж байгаа. Тэр авснаасаа хойш зунжангаа өвлжөнгөө барьж байгаа. Үний төрөнд мэдээж нотос байдаг. Дандаа гэр хитгэв. Ер нь бол материалыг зүйлс илэгдэх хэвээр хуучрах хэвээр гэдэг үднээсээ би ингээд уцаа илэгдүүлдэг. Янз янзын газар нь бас жоохон ингээ эмтэрсэн байдаг. Гэтэ тэр бол яг юм идлэгдэж байгаа л гэж миний хувьд бол бодогддаг. За мэдээж түлхүүр байна. Бас оосор нь амар учиртай. Энэ дотор миний юугаа initials байгаа. Сүүлд би Сингапурт ажиллаж байгаа нөгөө Монгол буцаж ирэхэд манай хамт олон надаа энэ түлхүүрний оосрыг бэлгэлсэн. Тэгээд миний овг нэр хоёрыг ингээд engraved хийгээд өгсөн бас айгуу дурсгалтай энэ түлхүүр байгаа. За мэдээж түрээвч гэтээ ойрд юу нэг түрээвч хэрэглэхгүй болчихоо бүх одоо төлбөр тооцоо уцаар явагдаад байгаа учраас бараг л нэг хэрэглэхгүй байгаа. За мэдээж эмхтэн хүмүүсчрээс жоох уруулны будагтай. Ер нь бол нүрээ нэг будаад идэггүй өглөө нэг уруулаа будчихвол тэгэл ерөөхдөө мартчихдаг тэр чигтэй. Гэхдээ яг заримдаа гинет юм хүмд явахаар болох юм бол уруулаа буддаг. Тэгээд энийг манай Beauty Secrets-ийн маань надад бэлгэлсэн. Энийг хаяа тэгээд өнгөө сэргэн энэ бас миний уруулын будаг бараг хэрэглэгддэггүй гэх үү. За энэ дотор нэг хөөрхөн хамаг юмнууд жижиг сажиг юмнуудаа би хийдэг. Мэдээж миний нэрээ хуудсайдаг. Нэрээ хуудсаа авч явна. Өөр чинь би үнэрэнд маш их дуртай. Тэгээд бараг урал муруула бодно гэхээс илүү нөгөө үнрээ сэргээдэг өдөртөө. Энэ болохоор миний хамгийн дуртай үнэр. Одоо бараг намайг илэрхийлэх үнэр гэж хэлж болно. By Doggy La Tulip гэж үнэр. Энийг би бараг
13 орчим жил яг хэрэгжилж байгаа, тасралтгүй хэрэгжилж байгаа. Тэгээ охин маань баг намайг энэ үнэрийг өндөртөл ээж минь гэж санахаар тэгж их удаан түрхсэн. За сүүлд би болохоор бас энэ үнэрийг манай найз минь бэлгэсэн, намайг өндөрн дуртай болохоор тэгээд энэ бол нөгөө илүү бом хэлбэрээр түрхдэг. Энэ маань бас юм тосон түрхлэг. Би ерөнхийдөө үнэртэй усыг ихээр ингээ шүшгээсээ илүүтэйгээр баг зэрэг үл мэдэг үнэртүүлэх дуртай. Энэ дотор би охиныхоо ингээ зургийг хадгалж байгаа. Охин маань коллежд явсан сая 9 сард тэг ингээд санахаараа зургийг гаргаж ирээд хаяа үздэг. Ингээд үзчихдэг. За иймэрхүү мэдээж гарын тос бас байгаа. Өвөл болсон болохоор айгүй их гар хуурай шаад идэг учраас гарын тос авч явдаг. Манайх нохойтой. Тэгэхээр нөгөө баасны уут emergency болохоор хэрэгтэй байдаг. За өөр чинь энэ дотор миний байнга өдөр тутмын хэрэглэдэг витамин байна. Би ерөнхийдөө им ч юм уу витамин ухтай айгүй сайн биш. Эмзэг хотоодтой болохоор ер нь залиг төрлийн витамин хэрэглэдэггүй. Харин бетер югийн шүршдэг витамин надад амар цогтөг. Тэгээ бараг л ганц л хэрэглэж байгаа витамин дөө. Нэгэн ухаантай найз минь надаа зөв шүрших аргыг хэлж өгсөн. Нөгөө хоолоо руугаа ингээд цацах биш. Яг хилнийхаа доор цацуулах амгүй сайн шингэцтэй зөв түрхэж байгаа, зөв хэрэглэж байгаа гэсэн үг гэж зөвлөсөн. Уурыг одоо 40 гаруй насны хүмүүстээ хэрэгтэй. Ялангуяа эмэгтэйчүүдэд амар хэрэгтэй учраас уурыг удаг хаяа ингээд мартахгүй үднээсээ зөвхөндөө багаар нь таслаад тэгээд усандаа ч юм уу ингээд уурга хийж ууж байгаа. За иймэрхүү л байна да. Хамтдаа миний зөвхөн доторх юмстай танилцсан та бүхэнд баярлалаа. Баяр та.